Нэгдүгээр энэ бол биднэрт тэр уучлж байгаа хүнд өөрт нь сэтгэл нь бид нар нэг сайхан сэтгэл хөнгөрчлөө гэж ярьдаг шүү дээ. Сэтгэлээ хөнгөн байлгахын тулд энийг хийж байгаа. Өөрийнх нь төлөө хийж байгаа. Хоёрдугаард гэр бүлд одоо тийм таата уур амьсгалыг бий болгоход хийж байгаа. Тэгэхээр энэ уучлалт бас хоёр янз байна. Эхнийхт нь болохоор хэрвээ бид нар цаашдаа амьдралд дотроо дайсагнахгүйгээр дотроо одоо сэтгэлдээ одоо бид нар ачаа үүрэхгүй явъя гэж бодвол бид нар дотроо эхлээд уучлах хэрэгтэй. Тэр хүн одоо таныг уучлах нүггүй энэ бол чухал биш. Та эхлээд дотроо уучлах хэрэгтэй байна тэр хүнийг. Яг л цаашдаа би ачаа үүрэхгүй, би дотроо дайсагнал тээхгүй гэсэн үүднээс яах вэ? Бид нар эхлээд дотроо тэр хүнийг уучлах. За яагаад би дотроо гэдэг байгаа юм бэ гэвэл энд нэг хоёр зүйл байна. Хэрвээ бид нар үргэлжил ингээл тэр хүнийг амьдралын одоо хамт амьдарч байгаа хүмүүсийг бид нар уучлал байх юм бол за тэрэнд бид нөгөө хүмүүс маань юу гэж ойлгодог вэ? Энэ уучлж л байдгийн. Одоо энийгээ дахиад л яах вэ? Хийн би яах вэ? Ингээл нэгсэндээ одоо ингээл дээгүүр нь одоо ингээл яах вэ? Хараагаал гардгийн гэдэг ч юм уу тийм. Энэ бол уучлж байдгийн. Тэгэхээр энэ бол алстаа таагүй зүйл авчирдаг. Яагаад гэвэл нөгөө гишүүн бол яах вэ? Энэ үргэлжил уучлж байдгийн. Би энийг яах вэ? Энэ намайг уучлж байдаг. Нөгөөдг нь яах вэ? Би энийг уучлж би энийг одоо үргэлжил яах уучлдаг. Нөгөөдг нь энэ бол намайг яах вэ? Байнга л уучлж байдаг гэж гэсэн бодол орж ирээд энэ бол таагүй зүйлүүдийг авчирнаа гэсэн.